Ажлын хэсгийн түвшинд хамгийн гол яригдсан асуудал бол хямралыг давхад хувийн хөвшил голлох үүрэгтэй. Тэгээ хувийн хөвшлээ дэмжих янз бүрийн одоо хяналт шалгалт мэрэгжлийн хяналт дарамт шахалтаар бизнесийн үйл ажиллагааг дасан зогсоодог хүн сурталыг л арилгаад өгчих юм бол болно гэж бизнесийнхэнтэй улдаан хажуудын тагминтай ярихад энэ саналыг гаргасан юм аа. Тийм учраас энэ дээр бол энэ тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх нь манай намын мөрийн хөтөлбөрт орцсон. Тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлнэ гэдээ орцсон. Энэ мэрэгжлийн хяналт татвар нийгмийн даатгал хуулийн байгууллагуудын бизнес эрхлэгчдийг дарамтлагдаг шалгадаг юм бол одоо 1000 гаруй бизнес эрхлэгчдийг дууд шалгасан энтергээд ийм хүн суртал давхардлаас энэ хямралын үед бол бизнес эрхлэгчдээ энэ ажил олгогчдоо ажлын байр хадгалж байгаа хүмүүсээ хамгаалах дэмжих зорилгоор энэ заалт орсон. Тийм учраас ер нь бизнесийн салбартаа ч гэсэн энэ зөв тохиогч, зөв мессеж өгч ер нь төр бол нэг бизнесийн салбарт хутгалдаал байдаг. Нэг ялангуяа дунд доод шатанд бол янз бүрийн хэлбэрээр хүндрүүлж иж асуудлыг шийдэх гэж оролддог. Одоо ч гэсэн ингээл янз бүрийн тусгай зөвшөөрөл, дарамт шахалт, бар ресторан асахуулаад одоо тасрахгүй байна гэдэг юм яригадаад байгаа. Тийм учраас энэ дээр бол засгийн газар онцгой анхаарч энэ бизнес эрхлэгчтэй ажил олгогчтой бол дарамтгүй ажлыг хийх боломжийг олгоё гэсэн юм л агуулгаар гарсан байна. Тийм учраас энэ саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна. Дэлгэр сайхан гүшүүн.